Дундын бүс ярилцлага нэвтрүүлгийн хэлж дугаар та бүхэндээ хүрч байна. За бид энэ удаад дундын бүстэй улсын хурлын гишүүн улсын хурлд гардчилсан намын бүлгийн дэд дарга Батбаярын Жаргаланг урьсан байна. Сайн байна уу? За дундын бүс ярилцлага нэвтрүүлэг тавтай морилдаа. Баярлалаа. Өчигдөр даваа гарагт улсын хурлд гардчилсан намын бүлэг тодорхой шийдвэрүүд гаргаад тэрийг танилцуулаад тэр шийдвэрүүд дундаас асуух зүйлүүд, тодруулах зүйлүүд бас байгаа учраас дэд даргаыг нь урья. Та ялангуяа тэр татвартай холбоотой асуудал дээр илүүтэй онцолж ярьсан учраас тэр хэсэг дээр юу төвлөрж ярих гэж бодож ярилцсан төвчөртэй таныг хүрсэн байгаа гэдэг. Тэгэхээр Монгол Ардын нам, ардчилсан нам, хүн нам гэдэг парламентын судалтай намууд бүгдээрээ л мөрөө хөтөлбөртэй татварын асуудлыг бууруулна гэдэг ийм одоо гол өрөөгөө болгосон гэх юм уу. Энд нь бол ард түмэн итгэсэн. Тэгээд сонголтоо хийсэн. Нэг бус удаа итгэсэн. Тэгээд жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Гэхдээ энэ татварын суурь шинжилгээг хийлгүй явсаар хагаад одоо ингэ жил гаруй хугацаа 120 цагийн гишүүнтэй парламент. Энэ татварыг бууруулах, татварын суурь шинжилгээг хийх нь тийм зориг шаардсан ажил юм. За өчигдөр улсын хурлд харилцан намын бүлэг татварын ерөнхий газрын төлөөллийг ураад тэгээд тодорхой одоо татварын үр төлбөртэй байгаа аж ахуйн нэгжүүдийн тоо, үр төлбөрийн хэмжээ, ерөнхий татварын албаны одоо үйл ажиллагаатай танилцах зорилгоор мэдээлэл сонссон байгаа. Тэгээд өнгөрсөн хугацаанд ер нь бол юу ажиглагдж байна вэ гэхлээр ялангуяа одоо энэ 23 оноос хойш гэдэг юм. Одоо ер нь ковидоос хойш аж ахуйн нэгжүүдийн хувьд бол татварын дарамт бол маш ихээр мэдрэгдэж эхэлсэн ч байх одоо ер нь бол байнгын л одоо байдаг. Гэлэгтэй яг ковидын тэр цаг үеийн хүндрэл тийм ээ тухайн үеийн бас эрх баригч намын бодлого бол одоо асуудлыг улам бүр даймжруулсан. Тэгээд өчигдрийн мэдээлэл дээр бол юу анхаарал татж байна гэхлээр нийт татварын үр төлбөртэй аж ахуйн нэгжийн тоо өнгөрсөн оныхтай харьцуулах юм бол одоо даруй 20 мянгаар нэмэгдсэн байгаа байхгүй. Тэгэхээр одоо болохоор ингээд 70 мянган аж ахуйн нэгж татварын албанд ямарваа нэгэн үр төлбөртэй байна гэсэн мэдээллийг бол одоо эрх бүхий этгээдүүд өгсөн. Тэгээд татварын албанд бүртгэлтэй байгаа тэр үр төлбөрийн хэмжээ нь бас даруй 2 дахин нэмэгдсэн байгаа. 6.5 их найд гэсэн мэдээллийг өгсөн. Өнгөрсөн жил болохоор одоо 3 их найд орчим байсан. Бүр тэрний өмнөх жилүүдэд бол үүнээс хамаагүй бага буюу одоо их найд дотор энтер байсан мэдээлэл байгаа байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол манай аж ахуйн нэгжүүд ялангуяа жижиг дунд аж ахуйн нэгжүүд үнэхээр нөгөө нэг юм одоо өрөөс өрийн хооронд тэгээд юм татварын дарамтаас бол огт гарахгүй өөрөөр хэлбэл ерөөсөө тийм өргөчөнд хэлэх боломж байхгүй ийм нөхцөлд ажиллаж байна гэдэг. Тэгээд та сая хэллээ өнгөрсөн хугацаанд улс төрийн намууд бол ямагт татварын ачааллыг бууруулна гэсэн одоо сонгуулийн мөрийн хөтөлбөртөд оролцсон. Тэгээд би сануулах юм бол 2016 онд бол одоо харьцсан нам бол одоо эрх баригч нам байсан тий 16 оны улсын хурлын сонгуулийн үеэр. Тэгэхэд бол одоо Монгол Ардын нам бол нийт ялангуяа бүр яг татварыг бууруулна тий татвар нэмэхгүй гэсэн тийм одоо уриал лозунгуудыг ярьжсэн шүү дээ. Тэгэнгүүтээ 16 онд Ардын нам анх удаа тийм үнэлэхүй олонх болонгуудаа шууд маш олон төрлийн татваруудыг нэмсэн. Тэгээд тухайн үед бол одоо арчилсан нам бол үлэмж цөөнх болцсон байсан. Бид бол энэ талаар бол зөндөөл одоо хэлж ярьсан. Гэлээ гэхдээ тэр чинь нэгэн төлөмж цөөнх юм чинь тий улсын хурал дээр бол эрх баригч нам ингээд түрээ явчихж байгаа. Тэгээд маш олон татварууд бол одоо яг тухайн цаг үед одоо 16 оноос 20 оны хооронд нэмэгдсэн байдаг. За 20-оос 24 оны хооронд гэсэн ер нь мөн ялгаагүй. Ер нь бол одоо нөгөө татварын байгууллагын одоо гүйцэтгэхийн төлөвлөгөөг бол жил ирэх тусам нэмээл тий. Тэгэл одоо орлого бүрдүүл гэж шахаал. Тэгэл одоо нөгөө татварын байгууллагыг бол ажилуулад байгаа. Тэгээ өчигдөр надад нэг төрсэн сэтгэл юу вэ гэхэлэр манай татварын байгууллага бүр ингээд нэг юм мөр барагдуулах алба шиг гэдэг юм эсвэл нэг шийдвэр гүйцэтгэх шиг алба шиг болцсон. Тэ бид нар одоо гүйцэтгэлээ ингэж хийж байгаа. Тэгээ одоо бид нар одоо энэ жил бол одоо анхны гүйцэтгэлийн төлөвлөгөөгөөр болохоор 17 орчим их найд төгрөгийг төлрүүлэх хэрэгтэй байсан. Одоо түүнээс бол 14 бол төлөрсөн байж байгаа. Гэх мэтчлэн ярьж байгаа байхгүй. Гэтэл уул нь бол одоо зүүн нь бол тий одоо нэг юм үр барагдуулах алба шиг ажиллахгүйгээр тий аль болох одоо бид нар бол нэг юм бизнесийн орчин аж ахуйн нэгжүүдтэй ялангуяа жижиг дунд аж ахуйн нэгжүүдтэй ялангуяа одоо уул уурхайн бус бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгч нартай экспорт хийж байгаа хүмүүстэй ээлтэй байдлаар бодлого тодорхойлмоор шүү дээ тийм ээ. Гэтэл одоо тийм үр барагдуулах алба шиг ажиллаад байгаагийн бас нэг одоо жишээ нь юу вэ гэхлээр энэ жил нөгөө дансыг хаажгаад үр барагдуулдаг шүү дээ. Тэр дансыг хаасан бас тоонууд 2 дахин өссөн байгаа. Энэ жил одоо жишээлх юм бол 18 мянган аж ахуйн нэгжийн дансыг хааж иж үр төлбөрийг нь барагдуулсан байгаа байхгүй.
Зарим үе төр ингээд лацсан тийм ээ. Тийм. Тэгээд улмаар ингээд нөх хөрөнгөний битүүмжлэн тэр нь ингээд бүр ингээд шатараас яг юм одоо нөгөө нэг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шиг ажиллагаа явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ татврын дарамтын араас үнэхээр бид нар нөгөө одоо гарах чадахгүй байгаад байна. Тэгээ уул нь бол бид нар чинь эдийн засгаа тэлмээр байна тий. Эдийн засгаа тэлэхдээ зүгээр нөгөө нэг хоосон тоон байдлаар нөгөө 80 сая тонн нүүрс гаргая, 90 сая тонн нүүрс гаргая гэдэг байдлаар биш. Эдийн засгаа нөгөө нэг солонгоруулъя гэж ярьдаг зорилтууд хайцсан. Тэ одоо нөгөө олон төрлийн экспортыг бий болгохыг гэсэн зорилтууд хайцсан гэдэг асуултууд л байгаа даа. Тэ угаасаа аж ахуйн нэгжүүд татврын таатай орчинд байна уу? Иргэд төлж байгаа нийгэм дадлын шинтгэл хувийн орлогын албанд ч юм уу. Тэр нь үнэхээр амьдрахад боломжтой байна уу гэвэл ямар ч тохиолдолд тийм гэж хэлэх угаасаа боломжгүй байгаа. Энэ бол бодит зүйл гэдэг бүгдээр сайн мэдж байгаа. Та түрүүнээс хэдэн тойлсон 320 мянга гаруй аж ахуйн нэгжийн одоо бүртгэгдсэн үр төлбөр нь 6.5 их 80. Тэгээд өмнөх жилдээ харьцуулбал 70 мянган аж ахуйн нэгж. Тий. Өмнөх жилдээ 320 мянга нөгөө иргэн аж ахуйн нэгж тийм. Өмнөх жилдээ харьцуулаад байгаа. Тэгээд бид нар ч гэсэн 2024 оны сонгуулиас өмнө энэ татврын шинжил явах нь гэдэг байдлаар хандчил байсан. Тэр бол гэхдээ сонгуулийн жил байсан учраас тэгтэл хүмүүс итгэжчил байна. Өмнөх жилдээ танахаа харьцуулаад байгаа нь би нэг асуулт гарч ирэх байхгүй. За 2024 оны сонгуулийн дараа ардчилсан намын засгийн газарт хамтарсан. Одоо за 10-11 сарын хугацаанд хамтарлаа шүү дээ. Энэ хугацаанд яагаад та бүхэн ингэж энэ татврын шинжилгээ оруулж ирж болоогүй юм бэ гэдэг асуулт байна. Өмнөх жилдээ харьцуулаад байгаа шүү дээ, тийм. За хамтарсан засгийн газар 24 онд байгуулагдсан. 24 оны сонгуулийн үр дүнгээр за тэгээд тэр засгийн газрын хүрээнд бол манай намын нэр бүхий 8 сайд 8 одоо салбарын яамн дээр очсон байгаа. За тэгээд засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөг бид нар баталсан. Одоо 24 оны 100 намар баталсан байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд бол одоо ардчилсан намын мөрийн хөтөлбөрт багтсан одоо тэр дэвшилттэй зүйлүүд тийм үү одоо бидний яг эдийн засгийн хүрээндх зорилтуудаа бол бид нар аль болох шингээхийн тулд одоо маш их одоо хүчин чармаалтыг гаргаж бол тэр нөө мөрийн хөтөлбөрийг хамтарч боловсруулсан. За түн дээр бол одоо бас их цаг хугацаа орсон. Тэгээд улмаар одоо хэр одоо засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хүчин төгөл дээр хэрэгжиж байгаа шүү дээ. Одоо яг нөө сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр. За тэгээд тэр хүрээнд бол одоо жишээл манай зорилтууд бол багтсан юм. Тэ за одоо төрийн албыг цомгдохё, тэ татврын ачааллыг бууруулъя. За одоо ингээд эдийн засгийн хүрээний томоохон хуулиудыг бас өөрчлөё. Тэ тухайлах юм бол одоо хөрөнгө оруулалтын тухай хуульч гэх юм уу тэ гих мэтчлэн тэр зорилтуудаа бол одоо нөгөө төлөвлөгөөндөө бол ингээд хийгээд авчиж байгаа тийм ээ. Гэхдээ бол хамтарсан засгийн газрын үйл ажиллагаа дээр бол бид нар бол ялангуяа одоо улсын хурлд харсан намын бүлгийн зарим нэг гишүүд одоо миний хувьд ч тэр шүүмжлэлтэй маш олон зүйл дээр хандж ирсэн. Яг вэ гэхээр энэ бол ингээд юм бас юу бодлогын хамтрал биш байгаад байна. Тэ одоо нөгөө эрх баригч намын одоо урилгаар тэ нөгөө сайд нарын томилогдоод орж байгаа шүү дээ. Тэгэхээр яг бодлогын хамтрал байж чадахгүй байгаад байна. Бодлогын хамтрал гэдэг бол тэ одоо нөгөө бодлогын давхар яваад тэнгууд ардчилсан намаас дэвшүүл тавьж байгаа ач холбогдол өгж байгаа бодлогуудыг одоо засгийн газар нь түрж явах хэрэгтэй. Тэ гэтэл засгийн газраас бол яг тэр нөгөө нэг юмуд нь орж ирээгүй. Ялангуяа татврын багц хууль дээр засгийн газар ажиллаж байгаа л гэдээ ярьдсэн шүү дээ. Тэ бид ч гэсэн тухайн үед нь бол одоо маш олон байдлаар саналуудаа бол өгч ийсэн. За жуулгын тахимч гэсэн зөндөө олууд хэлсэн. Тэгээд засгийн газар бол бид нар татврын багц хуулийг бол өстэй нэрээ маш ганган болгоно гэж ажиллаад байсан. Тэгээд тэр нөгөө анхны бидний баталсан төсөв бол ерөнхийдөө бол нөгөө нэг өмнөх одоо 24 оны одоо нөгөө төсвийн жилд богдоод ороод ирсэн төсөв байсан байхгүй юу. Тэгэхээр энэ төсөв дээр уул нь бол нөгөө нэг одоо яг татврын багц хуулийн шинжилэлчин за одоо тэр бусад зорилтууд ч орж ирэхтэй байлаа шүү дээ. Гэтэл юу болсон бэлээ те одоо ингээд нөгөө энд хамтарсан засгийн газар за ерөнхий сайд огцорсон. За тэгээ хамтарсан засгийн газар татан буусан. Тэгээд тэрнээсээ хойш бол одоо энэ төсөв бол ерөөсөө ингээд нэг юм ямар орчинд батлагдсныг бол одоо бид бүхэн сая харлаа. Тэгэхээр үнэхээр бол нөгөө цаг хугацааны хувьд ч гэсэндээ бас асуудлууд байлаа. Одоо хэр тэгтээ нөгөө засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр бол хүчин төгөлдөр байгаа. Тэгэхээр тэрийг бол одоо бас нөгөө шаардж ажиллах нь одоо яг нөгөө сүр хүчний тий цөөнхийн бүлгийн бидний өрөөлж харж байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөр дээр засагт хамтарсан намууд бол өөр өөрсдөө чиглэлээр юм оруулсан. Тэгтээ хөөж гаргасан учраас танаа тэрээсийг хайж магадгүй л зүгээр би зүгээр дотроо бодож байна. Яг одоо бас нэг асуудалтай юм яваад байгаа. Яагаад гэхээр яг одоо их хурал дээр юу хэлэгдэж байгаа нэ гэхээр 5 жилийн одоо үндсэн чиглэлээ бол их хурал хэлэлцэж байгаа.
За би бол тэн дээр бол одоо маш шүүмжлэлтэй байр суурьтай байгаа. Яагаад вэ гэхээр яг ийм нэг нам үнэлэхүй олонх байхдаа хүч төрөн баталсан ерөн тэр алсын хараа гэдэг баримт бичгийг бид бол одоо энэ 5 намын төлөөлөлтөй тий 126 гишүүнтэй болсон парламент бол одоо бас нэг юм парламент доторх тэр нэг зөвшөлтсөлийнхаа хүрээнд өөрчлөх ёстой гэж хараад тахгүй яа дэлээ тэгжиж одоо нөгөө нийгмийн одоо бүхий л одоо талын зорилтууд шингэн штэ. Тэнгүүд одоо нөгөө нэг энэ 5 жилийн төлөвлөгөөгөө нөгөө л нэг 2050-таагаа уялдуулаад тийм үү. Тэгээд энэ 5 жилийн төлөвлөгөө нь болохоор одоо нөгөө төсөв батлагдсных нар дээр орж ирэх юм те. Тэгээд нөгөө 4 жилийнхаа хөтөлбөртөө энэ яаж уялдж байгаа ингээд нэг юм маш тийм одоо мэдгүй юм ойлгомжгүй хүнд суртлын те юм одоо баримт бичиг одоо бас үйлдвэрлээд байна л да их хурал те. Тэнд ингээд нөгөө гишүүдийн маш их цаг зав яваад байна. Яг үнийг гэлэхэд бол одоо жишээлбэл хиний намар бид нар одоо анх ингээд сонгогдоод те 7 сарын 2-нд хангар үргэлжснийхаа ар дээр төсвийн таттгэл хэлэлцээл тэгэл одоо энэ нөгөө засгийн газрын хөтөлбөр энэ төр орж ирэл тэгээ за одоо энэ бодлогын баримт бичгүүдтэй нөгөө саналуудаа тусгах хэрэгтэй энэ төр гэл одоо нөгөө шинэ гишүүдийн өвчтөн ингээд айгүй маш юутай ажиллаа шүү дээ одоо нөгөө итгэх санаачлагтай гэдэг юм уу те гинэн гэдэг юм уу гэтэл одоо болохоор энэ дээр бол одоо яг тэр нөгөө гинэн байдлаас арилж ийн л та те тэгээд юу гэж үзэж ийн вэ гэхээр энэ хөгжлийн бодлогын тэр баримт бичгүүдийг ч гэсэндээ цөөлөх ёстой гэж харж байгаа. Тэр алсын хараа 2050 гэдэг баримт бичгийг бол өөрчлөх ёстой гэж харж байгаа. Нэгэнтээ одоо жишээл ажиллахгүй байгаа зүйлийг бас оронгоор нь өөрчлөх ёстой үстэй тий. Гэтэл ингээд намайг ийм ярихлаар доктортой байдал гэж яриад байгаа байхгүй хүмүүс. Гэхдээ доктортой байдал ер нь одоо хэрэгтэй газараа хэрэгтэй. Гэхдээ алдаатай буруу бодлого бол бас доктортой явж болохгүй шүү дээ. Доктортой байхын төлөө тийм үү одоо нэг буруу бодлогыг өргөжлүүлээд байна гэдэг чинь бас өрөөсгөл асуудал тийм ээ. Алсын хараа 2050 гэдэг бодлогын баримт бичгүүдийнхаа өмнөх засгийн газрын үед батлагдсан улс төрийн нөхцөл байдал энэ намын зодооны ард дээрээс өөрчлөгдөх байлгүй дээ гэсэн бодол төрж байна таны ярианд. Нөгөө талдаа бас нэг том алдаатай юмнууд гараад байгаа нь төсвөө дараа жилийнхаа жилийн төлөвлөгөөтэй хэр нийцэж байгаа гэдэг үнэлгээг нь харахаар бас аимшигтай дүр зураг бас гараад байгаа гэдэг бас. Гэтэ энэ бол ингээд тусдаа ярил зөндөө олон цаг ярьж байгаа тийм. Тэгэхээр яг өчтөр бүлгийн шийдвэртээр гарсан дээр төвлөрж ярихад эдийн засгийн эрхчлөөний тухай хуулийн төслийг өргөн барина. Хуулийн төсөл нь тогтоол төсөл юм. Яг өчтөр бол хоёр зүйл яригдсан. За ямар ч байсан гэсэн юм татврын дарамт ачаал бол маш өндөр байна гэдэг одоо мэдээллийг бас иргэдтэй өгж байгаа нэг асуудал. Хоёрдугаарт нь болохоор бид өнгөрсөн зунаас ахуулаад ерөөдөө эдийн засгийн эрхчлөөний тухай хууль гээд анхдагч хууль. Хуулийн төсөл дээр ажиллаж гисэн. За энэ дээр бол одоо манай бүлгийн дарга зөвтгөрөл даргын бас итгэвч хармаалт нөгөө санаачлах чухал байсан. Тэгээд одоо тэр нөгөө хуулийн төслийн маань анхан шатны драфт бол гарцсан байж байгаа. Тэгээд одоо тун ойрын хугацаанд дээр парламент дээр байршуулад хэлэлцүүлгүүдээ эхлээд улмаар өргөн барихаар ажиллаж байгаа. За тэгэхээр энэ эдийн засгийн эрхчлөөний тухай хуулийн одоо зорилтыг юу гэж харж байна вэ гэхээр энэ бол одоо ер нь бол нэг юм economic bill of rights гэж хараад байгаа юм тий. Одоо эдийн засгийн эрхчлөөнүүдийг одоо нэг тунхаглах замаар үндсэн хуульд заасан тий одоо тэр нөгөө нэг зах зээлийн эдийн засгийн зарчим тий одоо юу гэдгийг хувийн өмчийн алдшгүй байдал тий одоо гэрээний эрхчлөө гэх мэтийн одоо хүний эрх хэрэгчлөөтэй холбоотой тэр зүйл залтуудыг илүү дэлгэрүүлээд тэгээд төрд юуг хориглох вэ гэдгийг нэг тусгаалan зааж өгч байгаа. Төр жишээлх юм бол одоо төрийн эдийн засгийн дэх оролцоо нь ямар хэмжээ хязгаар хүрээгээр хязгаарлагдах гэдэг талаар. Тэгэхгүй бол нөгөө төр бол одоо ингээд сүүлийн үед бүр ингээд маш их анхаалаа, төсөвд анхаалаа гэж бид нар одоо ингээд бүр нөгөө цуцтлаа ярьж штэ тэгээ хүмүүс бол одоо бас ойлголтууд угаасаа бүгднгийнх нь нүдэн дээр ил байгаа. Тэгэхээр нөгөө төрийн одоо тэр эдийн засгт оролцох хэмжээ хязгаарыг нь яг тэр нөгөө нэг арчилсан үндсэн хуулийнхаа үзэл санаатай нийцүүлж зааж өгөхгүй бол тий ер нь төр л одоо сүүлдээ оролцохгүй юмд оролцож штэ одоо сүүлдээ бол одоо баг одоо аж ахуй ажил хийгээд эхэлсэн тий. Өчигдрийн одоо жишээлх юм бол тэр татврын байгууллагын мэдээлэл дээр нэг бас анхаарал татж байгаа тоо бол юу байгаа байхгүй юу? Нийт татврын байгууллагын цуглуулж байгаа татврын орлогын одоо 40-50% нь өнгөрсөн жилүүдэд төрийн өмчт компаниудаас орж ирж байна. Тэ? Тэгэхээр одоо төр нь өөрөө бараг татвар төлөгч, татвараач төлөөд аж ахуй үйл ажиллагаагаа чирхлээл тий одоо мэдгүй одоо ер нь юу ч болоод байгаа юм гэдэг шиг тий. Тэгээд ийм нөхцөл байдал үүсчихлээр эргээд нөгөө нэг уулан төрчин гэдэг нөгөө татвар төлөгч нарт
асуултаа тайлагнаа, татвар төлөгчнөрийнхөө өмнө хариуцлага хүлээгээд те арчлалын суурь зарчим чинь шүү дээ. Тэгжиж нөгөө нэг юм харилцан хариуцлагын бас тогтолцоо бүрдчихийдэг. Гэтэл одоо бол нөгөө нэг юм ялангуяа нөгөө нэг юм жижиг дунд татвар төлөгчнөр ерөөсөө баг юг болчихж байгаа байхгүй. Ач холбогдолгүй. Тэ одоо уул нь бол одоо жишээл засгийн газар те төр бол өөрөө татвар төлөгчнөртөө одоо ингээд найр тавиад одоо та бүхэн маань те биднийг цалинжуулж байгаа учраас те одоо ингэх тэхстэй энэ төр гэл бүх юмаа мэдээлэлд явах хэрэгтэй гэдэг шиг те. Тэгэхээр ийм нөхцөл байдал үүссэн учраас ерөөс энэ төрийн оролцоог хэрхэн яаж хязгаарлахыг гэсэн агуулгатай юм маш одоо товчхон богинохон хууль байгаа. Гэтэл яг бидний яг энэ зүйл дээр ажиллаад эхлэхийн зэрэгцээ засгийн газар дээр болохоор бас яг ижил нэртэй нэг хуулийн төсөл бас яригдаж эхэлсэн. Эдийн засгийн хөгжлийн яамн дээр те одоо Монгол Ардын намын дараагаар сонгогдсон учрал сайдын тэргүүлж явах үед эдийн засгийн хөгжлийн яамн дээр эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль гэдэг нэг хуулийн төсөл боловсруулалтаа одоо бас хилцүүлэг хийгээд явдаг. Тэр хуулийг харахаар бараг нэг юм зөвшөөрлийн тогтолцоог бүрдүүлсэн хууль байгаа байхгүй. Тэгэхээр энэ ч ингээд юм одоо Монгол Ардын нам, Арчилсан нам хоёрын нэг харааны үнцгийн бас ялгаа гараад байгаа. Тэ Арчилсан намын хувьд болохоор за одоо Арчилсан намын үзэл баримтлал тий. За тэр тусмаа бүр одоо энэ Арчилсан үндсэн хуулиар баталгаажуулсан эрх хэрэгчлөөг хэрхэн яаж хамгаалах уу тий. Одоо төрөөс яаж хамгаалах талаар бид нар ярьж шүү дээ. Одоо эдийн засгийнхаа хэрэгчлөөг тий гэдэг агуулгаар харддаг бол нөгөө Ардын намын боловсруулж байгаа хууль тогтоомжууд чинь болохоор нөгөө төрийн эрх хэмжээг, эрх мэдлийг одоо нэг юм тогтоогоод байгаа байхгүй. Одоо бүр ингээд тэлэх байдлаар тий. За төр бол одоо ингэн нэгэн гэдэг нөгөө төрдөө нэг байгууллага бодж олчвал тэр байгууллагын эрх үүргүүдийг ингээд заагаад байгаа жишээтэй. Тэгэхээр энэ эдийн засгийн эрх чөлөөний анхдагч хуулийг өргөн барья гэсэн бодолтойгоо ойрын хугацаанд за цогоо даргын хувьд болохоор бас энэ эдийн засгийн ил тод байдлын магадгүй өршөөлийн асуудлыг дэвшүүлэх ёстой мөн гэсэн санааг бас өчигдөр бүлгийн урал дээр хэлсэн байна. Ерөнхийдөө бол төстэй, нэртэй гурван өөр хууль яваад байна тий. За таны ярьсан асуудлууд энэ анхдагч хууль юм. Энэ бол байнгын хэрэгжиж байгаа хууль гэсэн үг шүү дээ. За цогтгол даргын асуудал тэр өршөөлттэй холбоотой асуудлууд мэдээж тодорхой хэмжээнд хэрэгжээд дуус ийм хууль юм байна. За тэгээд эрх хэрэгч намын талын засгийн газрын боловсруулж байгаа хууль үзлийг би хараагүй учраас сайн мэдгүй. Та гэхдээ ерөнхий концепцийг ярьчлаа. Таны өөрийн чинь яриад байгаа хууль бол товчхон жигсэн агуулгын хувьд илүү өрөөрөг хамрах ийм шинжтэй байна гэж ойлголоо. Тэгвэл одоо энэ танай бүлгийн даргын яриад байгаа энэ асуудлыг би гайхаад байгаа байхгүй. 2008 онд өршөөлийн тухай хууль гарч ирсэн тийм татврын. Дараа нь 7 жилийн дараа 2015 онд эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гэж гарч ирсэн. 7 жилийн давтамжтай. Одоо тэгээд 15 оноос хойш гэхэд 10 жилийн дараа дахиад өршөөх асуудал яригдчих байна. Энэ асуудлыг ярихаас өмнө ингэж баталсан өршөөл үзүүлсэн асуудлууд хуулиуд дээр үр дүнгийн ерөн шинжилгээ хийсэн юм уу үгүй юм гэдэг л асуух гэдэг юм би. Харин санал нэг байна. Ерөнхийдөө бол татвар төлөхгүй байгаад байгаа ямар нэгэн байдлаар татвараас зайлс хийж байгаа ч гэдэг юм уу нөхдүүд иргэдийг аж ахуйн нэгжүүдийг ямар нэгэн байдлаар одоо нөгөө толгойг нийлээд явуулна гэдэг бол эргээд нөгөө moral hazard гэж ярьдаг эдийн засгийн онолтол тий. Дахиад нөгөө нэг татвар төлөх төр нөгөө нэг хөшүүргийг үгүй хийдэг тий. Ер нь бол нэг нийгэмд итгэлцлийг бас сулруулдаг гэсэн тийм судалгаанууд ч бас байдаг. За тэгэхээр өчтөр бол одоо бүлгийн даргын хувьд болохоор ямар агуулгаар ярьж байна вэ гэхээр энэ татврын дарамт өндөр байгаа учраас бид нар янз бүрийн одоо арга хэлбэрээр энэ нөгөө одоо ялангуяа жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд тэ хуваарь хөдөлмөр эрхлэгч тэ одоо энэ нөгөө эдийн засгийн орчныг нэг сэргээх хэрэгтэй байна гэсэн агуулгыг бол дурдаад байгаа. Тэр нь юу вэ гэхээр ер нь бол одоо манай эдийн засгийн нөхцөл байдал бас сайнгүй шүү дээ. Хэдийгээр нөгөө нэг юм хиймлэр нөгөө нүүрсний орлогоороо ингээд улсаараа зогоогоод байгаа болохоос биш ерөнхийдөө бол одоо нөгөө нийт эдийн засгийн нөхцөл байдал маш хүндрэлтэй байна тий. За хөдөө аж ахуйн салбар хүнд байна, худалдааны салбар хүнд байна. За инфляц хүнд байна тий. Одоо нөгөө макро эдийн засгийн үзүүлэлтүүд бол ерөнхийдөө бол бүгдээрээ л бас асуудалтай байгаад байна. Тэгэхээр энэ нөхцөлд эдийн засгийг одоо нэг тийм сэргээх ямар арга бололцоонууд, арга хэрэгслүүд байж болох уу гэдэг үндслээр ярьсан бах. Тийм яг бий болгоцсон бол тийм нөгөө юу бол төсөл бол миний бичээр бол байхгүй. Магадгүй таны хэлдгээр одоо жишээл өмнө нь бол бид нар одоо айгүй олон төрлийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжилсэн шүү дээ. Миний бол
санаж байгаагаар одоо жишээлбэл тэр 15 оны элдод байдлын тухай хуулиас өмнө тухайлах юм бол яг арслан нам засаглаж явах шинжлэхийн засгийн газрын үед эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээ гээл бас нэг тогтоол баталж ирсэн тий. Одоо бас яг одоо нөгөө нэг эдийн засгийн орчноо илүү сайжруулж эдийн засгаа эрчимжүүлэх зорилготойгоор гих мэдчлэн янз бүрийн бас арга хэрэгслүүд бас байж болно гэж би бол харж байна. Зүгээр одоо нөгөө мэргэжлийн өнцгөөс бол тэгжиж бид нар одоо ингээд нэг юм яг энэ хувийн хвшлийн орон зайг хамгаалахгүй бол тий ер нь энэ чигээрээ ингээд яваад ах юм бол энэ чигээрээ энэ төсвийн энэ хит хилтийг хүлээн зөвшөөрөөд за энэ төрийн өмчт компаниуд дээр байгаа энэ одоо нөгөө төсвийн гадуурхтай одоо нөгөө нэг зарцуултыг хүлээн зөвшөөрөөд явах юм бол ер нь манай энэ одоо хувийн хвшил нөгөө бор зүрхээр явж байгаа аж ахуйн нэгжүүд чинь оршин тогтнох боломж болцоо байхгүй болж штэ бүр нөгөө нэг зах зээлээс шахагдаад штэ гэсэн тэр зүйлийг яриад байгаа. Тэгэхээр илүү бүр нэг юм одоо юу гэдгийг суур макро агуулгаар нь харах нь зөв болов тий. Яад вэ гэхэлэр за одоо түрүү хэллээ тий татвар төлөлтийн 40%-ийг төрийн өмчт компаниуд бүрдүүлж байна тий. Нийт ер нь одоо нөгөө манай GDP-д эзэлж байгаа одоо энэ төр болоод төртэй холбоотой төрийн өмчт компаниудтай холбоотой за бүр илүү өргөө агуулгаар нь ярих юм бол нөгөө төрөөс олгосон элдв янзын лиценз зөвшөөрөл тий тийм тусгай одоо нөгөө нэг зохицуултаар бизнес хийж байгаа бизнесүүдээс гаднах тэр одоо яг нөгөө бор зүрхээрээ жинхэнэ жидүүчд гэдэг шиг тэр орон зай чи ерөөсөө одоо ингээд нэг тун утахгүй баг үгүй болчих юм биш үү гэсэн тийм эмзэглэл байна. Тэрний талаар л яриад байна. Мэдээж яг татварын орчин хэцүү тэгээд эдийн засгийн юм хүнд байгаа үед тодорхой арга хэмжээнүүдийн төрөөс авдаг л да. Тэрний нэг бол төрийн хуулийг дурддаг 18 15 нэг удаагийн шинжтэй энэ хуулиуд те. Гэтэ одоо ийм нөхцөл байдал байж болох ийм арга хэрэглэх татварын өршөөлийг нэг удаа үзүүлдэг те. Ийм арга хэрэгслийг танаа намын бүлгийн дараа ярьсан учраас дотроос нэг иймэрхүү санаа санаачлал ер нь гарсан байна да гэж би ойлгоод байгаа байхгүй. Бүлгийн даргын санаа санаачлагтай холбоотой асуудлыг бас яг өөрөөс нь тодорхойл авсан зөв байх. За миний хувьд болохоор юу гэж бодож байна гэхэлэр за ямар ч байсан гэсэн эдийн засгийг эрчимжүүлэхдээ одоо эдийн засгт тэр хувийн хвшлийн орон зайг хадгалах чиглэлээр бид нар маш эрчимтэй тийм алхмуудыг хийж эхлэхгүй л одоо түрүүний дурдсан айдсууд бол байна тий. Нөгөөтэйгүр яг ийм тодорхой арга хэрэгсэлтээр бол түрүүн таны хэлдгээр өмнөх одоо жишээлх юм бол нэг удаагийн ч байна уу тий одоо ингээд байнгын хүчин чадалтай хуулиудын гүйцэтгэл одоо үнэлгээнүүдийг хийх нь зөв, судалгаанууд харах ёстой. За аж ахуйн нэгжүүд болон одоо бусад одоо оролцогч талуудын саналуудыг сонсох ёстой. Тэгжиж энэ чинь ингээд бас нэг нийгэмд нэг юм хилцүүлэг бий болж иж нийгмийн дэмжлэг ирж иж тодорхой шийдлүүдийг гаргах нь зөв гэсэн байр суурьтай байна. Энэ өршөөлийн хууль дээр ярихаар одоо тодорхой би судлаачдын байр суурьдыг ер нь харлаа л өчтөр танаа намын бүлэг мэдээлэл хийсэн. 15 онд ч судлаачид хэлж ирсэн байна. Томоохон аж ахуйн нэгжүүдийн лобби аягүй их явдаг. Төрөө хилээд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчд болохоор нэг тийм шудраг биш байдалд үлддэг. Дээрээс нь татварын өртөө компаниудыг өршөөлөхэд татвар цаг хугацаанд төлөөд чардааж байгаа чамаагүй төлөөд өргөө явж байгаа аж ахуйн нэгжүүд ингээд шудраг бос өрсөлдөөний бас тэгш бос орчин үүсдэг гэдэг энэ асуудлууд яваад байсан. Байлгүй яах вэ? Гэхдээ яг тэр яг том компани гэдэгтэй холбоотой зүйл дээр өчтөр цогцрол даргын мэдээлэл дээр бас юу байсан бэ гэхлээр тодорхой одоо жишээлх юм бол за өршөөл үзүүлэлээ гэсэн нөхцөл тодорхой юу зааг тавиад одоо нөгөө тааз тавиад тэгээд нөгөө нэг ялангуяа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч ялангуяа нөгөө нэг юм илүү тийм эрсдэлд ороход ойрхон байгаа тийм аж ахуйн нэгжүүдийг хамруулж болох юм гэсэн санаа хэлсэн. Тийм. Тэгэхээр яг энэ талаар бол одоо цогцрол дарга өөрөө илүү дэлгэрэнгүй ярих бах. Миний хувьд бол судлаачийн өнцгөөс нь бас харахад тодорхой одоо нөгөө нэг тийм болгоомжлууд бол мэдээж хэрэг байдаг. Түрүүний хэлдэг тэр moral hazard-ийн асуудал байж гэн тэ энэ өрсөлдөөний орчныг тэгш бос болгодог асуудал байж гэн гэх мэтчлэн. Тэгэхээр бид нар бол нөгөө нэг юутай байна. Уус уртай хандах хэрэгтэй гэж бодож байна. Нөгөөтэйгөр санитар нөгөө яриад байгаа эдийн засгийн эрхчлөөний тухай хууль дээр бол бид нар бол тодорхой судалгаануудыг бол хийцэн байгаа. За одоо яг ийм судлаач нар бөгөөд одоо яг мэргэжлийн хүмүүсийн зүгээс бол саналуудыг нас аваад эхэлсэн. Одоо удахгүй яг одоо олон нийтэд дэлдод байдлаар парламент дээр тавина. Энэ болохоор нөгөө нэг юм зүгээр нэг суур зарчмуудаа дахин нэг одоо нэг тунхаглаж байгаа асуудал байхгүй. За одоо ер нь одоо төмөрөө төр одоо юунд оролцох, эс оролцох тэр хязгааруудаа тогтоочоо гэд. Тэгэхгүй бол тэр нөгөө суур зарчмууд ч ерөөсө бүдгэрчлээ шүү дээ. Бид нар ч
90 онд тий ардчилсан хувьсгал хийхэд ардчилсан үндсэн хуулинд багтсан одоо яг тэр нийгмийн шилжилтүүд тий хоёр төрлийн одоо шилжилт явагдсан гэдэг ааш нэгдүгээрт улс төрийн хувьд тий. Тэгээд улс төрийн одоо нэг төрийн байгуулалтын хувьд одоо юу гэдгийг нэг намын тогтолцооноос ийм олон ургалж ардчилсан нийгэм лөө нөгөө талаас төлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас тий ийм зах зээлийн эдийн засаг руу олон тоглогчтой тий. Тэгэхээр тэр нөгөө энэ хоёр шилжилт чи хоёулаа бас эрсдэлд ороод байна. Ардчлалаас ухарж байгаа зүйлүүд зөндөө байна. Бас нэг намын давмгаал дарангуул ойрхон байна гэдэг зүйлийг бид нар одоо бас маш их ярьсан. 8 жил одоо жишээл парламентд нэг нам өмнөлгөө олонхороо засгалсан тий. Тэрний гор одоо хүртэл гарч ирж байна. Одоо парламентд ч гэсэн тий ерөнхийдөө бол нөгөө олон намын одоо төлөөлөл байгаа. Одоо 42 гишүүнтэй маш хүчтэй тэр ардчилсан намын төлөөлөл байгаа хэдий ч ерөнхийдөө бол одоо тэр нөгөө нэг юм 8 жил гэж маш урт хугацаа юм байна шүү дээ. Ийм соёлууд тогтчихдээ юм байна. Нэг юм одоо юугаар бичигдээгүй соёлууд гэх юм уу тий. Тэгээд энэ эрх баригч намын сэтгэлгээнд чи сая бол одоо нөгөө хамтарсан засгийн газар магадгүй яагаад фейлдэг гэхэд тий бид бол эрх баригч. Бид бол ер нь асуудлыг шийднэ. Нөгөө цагаан байшинда асуудлаа шийдээд одоо энэ чи ирээд та бүхэн баг тий нөгөө кноп дараад өгөө гэсэн тийм байдалтай хандж ирлээ шүү дээ. Тэгэхээр энэ улс төрийн хувьд бол нөхцөл байдал яг тиймэрхүү нөхцөлтэй бас амаргүй байна. Эдийн засгийн хувьд муу ялгаа байхгүй. Тэ бид нар нөгөө төвлөрсөн төлөвлөгөөд эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжих гэж маш олон сорилтуудыг одоо давсан тий. Ерөөсөө нөгөө хувийн өмч байгаагүй. Тэнгүүтээ тэгээд нөгөө алдаатай ч оноотой ч нөгөө өмч хувьчлал явсан. Тэ тэн дээр бол мэдээж хэрэг хүмүүс алдаагийн чардаг, онцны чардаг тий. Тэгээд ингээд иргэдээ хувийн өмчтэй болгоод тий тэр нөгөө хувийн өмчийн тэр тогтолцоог бүрдүүлээд тэр нөгөө иргэний хуулиар өмч нь хамгаалагддаг тий. Тэр бүх зүйлийг бүрдүүлээд энэ хүмүүсийн одоо нөгөө нэг юм зах зээлд оролцоо идэвхийг нь бий болгоод энэ зах зээлийн эдийн засгч дөнгөж нэг ингэж босчиход нөгөө нэг юм төрийн өмчт компани давмгаалсан бүх өмч нь төр дээр төвлөрдөг. Одоо төрийн өмчт компаниудын нөгөө өмч хөрөнгө нь бол одоо хэдэн 10 их 80-аар хэмжигдэж штеп. Тэгэхээр буцаад бид нар тэр хэмжээг орчлоо штеп. Тэгэхээр одоо энэ цаг мөчтөр ерөнхийдөө бас нэг юм одоо нэг цэг тавиад за одоо энийг бол цааш нь ингэж үргэлжлүүлж болохгүй гэдэг зүйлийг ардчилсан нам эм 42 гишүүнтэй эм хүчтэй сүрэг хүчин байгаа дээрээ хэлэх ёстой л гэж хараад байна. Таны яг ярьж байгаа энэ эдийн засгийн ил тод байдлын тухай биш эдийн засгийн эрхчлөөний тухай. За концепцийн дахин тунхаглая гэдэг асуудлыг ярьж байна. Мэдээж энэтэй холбоотойгоор төрийн оролцоог бол тодорхой хэмжээнд зааг нь бол хязгаарлаж өгөх юм байна гэж ойлголоо. Одоо ингээд би түрүүн ярьцлага ихтэй асуусан энэ тийм зориг шаардах зүйл юм уу гэж асууад байгаа шүү дээ. Энэ татвар бууруулъя. Энэ чөлөөт эдийн засгийг үлдээе. Хувийн хвшлээ дэмжээ гэдэг. Та ингэ юу гэж бодож байна? Одоо энэ та сая 8 жилийн хугацаанд ингээд нэг нам ирэх барьж байна. Дунд нь хамтарсан хамтраагүй гэдэг нэг өвчөж булчирхаач шүү яваал ирлээ шүү дээ. Энтэй холбоотой нэг зүйл хараад байгаа. Энэ татварын шинжилгээ асуудлыг сүүлийн олон жил ярьж байна. Бүр суурьаар шинжилье, бүр шинжилсэн найруулга оруулж ирье гэдэг байдлаар нэг ярьсан. Дээрээс нь мэдээж энэ татварын асуудлыг шийдэхин тулд татварын бааз суурьа нэмэгдүүлэх бол зайлшгүй шаардлага байгаа шүү дээ. Яагаад эрх баригчид энийг хийхгүй байна гэж зүгээр та судлаж хад харж байна. Яагаад шалтгаан нь юу гэж харж байна? Гэхдээ нэгэнтээ одоо жишээл төрийн өмчт компаниуд ийм болноороо байна те Эрдэнэс 5-7 жил болгон хэдэн 10 их найдын орлого төвлөрүүлж байна те энэ нүүрсний мөнгөн дээр ингээд төсөв бүрдүүлээ суучих жилүү хэлбэр байгаа шүү дээ те тулгуур ажиллахгүй байна гэсэн үг хүсэхгүй байна гэсэн үг. Харин хүсэхгүй байна. Тийм эрх баригчдын хувьд бол үнэхээр зориг алга байна гэж харж байгаа. Тэгээд дөрөв хоёлаа ярьлаа одоо жишээлх юм бол бид нар бол нөгөө татварын багц хуулийн шинжилгээг одоо энэ жилийн одоо 2026 оны төсөвтэй хамтдаад оруулж ирэх гэсэн хүлээлттэй байсан гэж хэллээ шүү дээ би тий. Тэнгүүд яг тэр нөгөө төсөв өргөн барих хугацаа болохоос яг наах нь 6 сард засгийн газар солигдлоо шүү дээ тий. Тэгээд шинээр ерөнхий сайд томилогдсон. Шинээр ерөнхий сайд томилогдож байгаа тэр нөхцөлд уул нь бол нөгөө шинэ ерөнхий сайд чинь болохоор бас ийм талаацтайгаар өөрийнхөө одоо нэг юм одоо макро эдийн засгийн бодлогыг танилцуулах хэрэгтэй шүү дээ. Тэ? За одоо үнэхээр одоо ингээд нөгөө юм өөрчлөе гэж бодож байгаа, реформ хий гэж бодож байгаа. За одоо ямар ч байсан гэсэн энэ нөгөө татвараа ингэя. Тэр бол ингээд хүлээлт байсан ойлгомжтой. За одоо ингээд нөгөө нэг юм
боловсролын салбараа ингээ эрүүл мэндийн салбараа ингээ ач гэдэг юм уу тийм ингээд нэг юм одоо бодлогын манлайл үзүүлээд ороод ирэх хэрэгтэй байсан байхгүй юу. Гэтэл ямар ч тийм бодлогын манлайл байхгүй нөгөө ерөнхий сайд нь солигдоод ч гэсэн одоо нөгөө нэг тийм манлайл энэ намаас гарахааргүй болчлаа шүү дээ. Энэ намаас гэдэг нь одоо эрх баригч намаас хүмүүс нь солигдоод идэг зүгээр их мэдлийн тэмцэл нь яваад идэг. Гэтэл нөгөө нэг тэр нөгөө яг юм жинхэнэ бодлогын одоо нэг өөрчлөлт хий гэсэн одоо ямар нэгэн байдлаар өөрийнхөө легасиг үлдээе гэсэн тийм одоо улс төрийн манлайл бол одоо Монгол Ардын намд ерөөсөө үлдээгүй юм шиг харагдчихээн. Зүгээр одоо нэг хатуу боловч одоо нөгөө хөндлөнгөөс харахад бол тийм л байгаа тийм. Хөндлөнгөөс харна гэж бид нар бол одоо нөгөө цөөнхийн байр сууриас л энэ бүхнийг ажиглаж шүү дээ тийм ээ. Тэгэхээр зориг бол үнэхээр алга. Эрх баригч намын хувьд бол тэрийг бид нар бас нөгөө бөөнөр ойлгомоор байгаа. Нөгөө энэ парламентд байгаа цөөнхийн төлөөлөл одоо нөгөө бусад намуудын төлөөлөл ойлгомоор байна. Дээрээс нөгөө иргэд манд ойлгомоор байна. Яагаад вэ гэхэлэр тэр 2016 оны сонгуул 2020 оны сонгуулийн одоо мөрийн хөтөлбөрт ингээл одоо Монгол Ардын нам ч гэсэндээ бид нар татвар нэмэхгүй татварын шинжилгээг хийн эний эдийн засгийн чинь тэлэн барин солонгоруулна энэ төр гэл янз бүрийн гой амлалтуудыг өгсөн шүү дээ. Тэгээд 2016 онд ялангуутаа өстой нэрэ эргэж харвуугүй юу гэтэл оцоотлон баахан татваруудын нэмээ үсттэй тий. Тэгээд тийм зүйлийг одоо жишээл яг тухайн үед бол одоо манай нам 2020 оны сонгуульд орж ирж байхдаа бид нар өстой нэрэ цуцшгүй ярьсан зэ. Иргэдтэй уулзахдаа тий. Одоо эрх баригч нам бол мөрийн хөтөлбөрөөс ухарсан. Тий. Ямар ч тэр нэг амлалтуудаа хэрэгжүүлээгүй, биелүүлээгүй гээд ахад тэгэл олгуулсан шүү дээ дахиад. Тэгэхээр нөгөө дүнгийн тавьдаг баймаар байна. Монгол Ардын намд яагаад ийм манлайл байхгүй болчихв? Яагаад зүгээр одоо ийм яагаад ийм залхуу байгаад байна? Яагаад ийм зориг байхгүй байгаад байна? Яагаад ийм шинэ бодлого танилцуулахгүй байгаад байна гэхэлэр эдгээр чинь зүгээр сонгуульд ялаад байна шүү дээ. Нөгөө намынхаа машиныг ажилуулад. Тэгээд нөгөө иргэддээс нөгөө иргэдээр дүн тавиулахгүй байгаа учраас юу байгаа байхгүй одоо ямар ч тийм нөгөө өөрчлөлт хийх шаардлага чалга заяа. Тэгж ажиллах, тийм зориг гаргах одоо хэрэгцээ байхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр одоо бидний буруу. Бидний гэдэг нь одоо би одоо бүр нийлбэр дүнгээр нь одоо энэ одоо сүрэг хүчнийхэн бөгөөд иргэний нийгмийнхэн бизнес эрхлэгчид нийт иргэдийг хэлээд байхгүй. Бид нар өөрсдөө тэрнийхээ төлөө тэмцэхгүй бол ямар нэгэн арга хэлбэрээр дүнгийн яг тухайн цаг мөчтөд нь тавиад явуулахгүй бол болохгүй байгаа байхгүй. Одоо тухайлах юм бол сая 5 сард оюутны засгийн газар огцроход ингээд нөгөө нийгэм бол ингээд ялчгүй бас яг юм органик дэмжлэгтэйгээр орж ирсэн шүү дээ. Тэгэхэд бол ингээд нөгөө нэг ингээд дүнд бас тавигдчихж байгаа байхгүй юу? Би тэгэхэд бас ингээд одоо жишээл юу гэх юм бас тэр тодорхой хэмжээний ихтгэл төрсөн. Яагаад вэ гэхэлэр нөгөө нийгэм чинь дүнд тавих гэдэг. Тэ? Одоо нөгөө яг үнэхээр үр дүн үзүүлэхгүй байгаа яг тэр бодлогын манлайлыг хийхгүй байгаа улс төрч нарыг одоо нөгөө шахан зайлуулж штэ. Тэнгүүд одоо яг тэр хүлээлтэн дээр уул нөгөө дараачийн шинээр томилогдсон заншаар сайд яг тэр хүлээлтэнд бас нийцэж ажиллах хэрэгтэй байтал харамсалтай бас тэгж чадахгүй байгаа юм. За яг хөө ингээд 27 оны ерөнхийлөгч сонгуул 28 оны их хурлын сонгуул дээр тэгээд бас хугацаа байна тий. Тэгээд ойлгоод ямар дүн тавих нь бол өөрт сонгогчдоо өөрсдийнх нь асуудал байна. Яг ийм үе дээр та бол ингээд хувь гишүүдэн шүүмжлэл байгаа. Гэтэ яг улсыг урд хардсан намын бүлгээс хийж байгаа улс төрийг харахаар хэтэрхий даруухан байна гэж харагдаад байгаа. Та өөрийнхөө бүлэг болоод сөрөг хүчийн ер нь ажлаа яг энэ цаг үед хэр сайн хийж ийн гэж ер нь дүгнэж. Даруухан гэдэг нь ямар утгаар вэ? Одоо ярьж штэ. Энэ үед чи одоо яг энэ эрх баригч нам чинь ингэж хоорондоо муудалцсан хагаралцсан үед танаа намыг яаж зовоодаг вэ? Та өөрөө сайн мэдчихэж байгаа шүү дээ. Дараа цэрэгнийх нь асуудал дээр нь оролцоо явдаг гэсэн. Бас зэхээ авах гэж бас олон жилийг зарцууллаа шүү дээ. Яг тэдний шиг улс төр хийж болохгүй юм уу гэж яриад байгаа. Яг байж болох шүүмжлэл. Тэ бид нар илүү хурц байх хэвээр, бид нар илүү одоо нөгөө хариуцлагатай байх хэвээр, илүү идэвх санаачлагтай байх хэвээр яг энэ цаг мөчтөр тэгжиж одоо нөгөө иргэдийг дүн тавиач гэж шаардахаа зэрэгцээ бид нар бас доторх ажиллаа сайн их хэвээр гэдэг үнцэг бол байгаа. Ялчгүй байна. Яг нөгөө талаасаа энэ нөгөө энэ их хурал сонгогдсон одоо манай бүлгийн гишүүдийн дийлэнх нь бол анх удаа сонгогдож байгаа гишүүд тийм ээ. Тэгээд дийлэнх нь бол яг юм нөгөө намынхаа дотоод улс төрт бол бас олон жилийг зарцуулсан юм хүмүүс байгаа даа. Тэгэхээр яг магадгүй хитрхи тийм улс төрийн соёл гаргаад байгаа гэж магадгүй. Тэгээ бид нар ч нөгөө нам дотроо бас бид нар одоо арслан нам ч гэсэн бас амаргүй тийм одоо
сорилт бэрхшээл ихтэй цаг хугацааг туллаа штэ сүүлийн одоо ялангуяа те сүүлийн одоо 20 оноос 28 оны хүртэл гэдэг юм уу те. Тэгэхээр яг тэр бол биднийг бол нөгөө дотоодтойгоос айгүйх нөгөө нөөцийг шавхацсан байхгүй. Тэгэхээр ч нөгөө нэг яг тийм ус төрчлөлтөөс магадгүй маш ихээр одоо залхсан, ядарсан тий. Тэр утгаараа бол тийг арай нэг тийм өөр төлөвшөлтөд орж ирсэн баг. Тэгэд нөгөө хамтарсан засгийн газар руу шууд түлхэгдсэн нь яг нэг тийм бас нэг юм эхлэлийг тавьчлаа шүү дээ. Тэгтээ одоо бол ингээд нөгөө нэг энэ хамтарсан засгийн газар огцроод бас нэг анхны намрын чуулган явж гин тийм үү. За тэгээд ингээд одоо ингээд энэ бүх процесс донд манай гишүүд бол бас явн чангарах бах, харьцсан намын бүлгийн бас байр суурьуд илүү хурц болох бах гэсэн бас хүлээлт бол байна. Энэ бол яг нэг талаасаа бас тэр нэг юм улс төрийн соёл гэдэг юм уу, нэг юм улс төрийн төлөвшил хүмүүжил нь нэг юм жоо цикл зөрөөд нь шүү дээ. Одоо хоёр намын хүмүүсийн хооронд. Дарагд үлгийнхаа дарагд байгаа юм болоо гэж би зүгээр дотор авцсан. Зүгээр л ингээл хөнгөн бодол шүү дээ. Яг мэдээж танаа бүлэг бол 42 бүлэг. Одоо сөрөг хүч ихэд хангалттай хүч гэж ойлгож байна. Ардчилсан намд сөрөг хүчин хий та нар гэдэг үүргийг сонгуулиар сонгогчд өгөө явсан. Та сөрөг хэлж чинь маш олон шинэ гишүүд байгаа гэж тэ. Гэтэ ардчилсан хувьсгалж гэдэг юм уу аливаа улс төр гарахад ардчилсан намын залуучууд зоригтой байж ирсэн. Та нарыг бол хүлээн зөвшөөрөх байх. Бүлэг дотроо тэгээд залуу гишүүдийнхээ саналыг аваад одоо бодит байдал ажил хэрэг болгоод явах байдал нь ер нь хэр вэ? Би яг л өөрөө парламентын сурвалжлагч учраас та дээг өдөр болгоно л ажиглаж байгаа учраас энийг асууад байгаа. Гэхдээ бид хэд бол харин одоо цаашдаа за ямар зүйлүүд дээр одоо яг юм улс төрийн шахалт үзүүлэх үү те ямар зүйл дээр одоо жишээлх юм бол юм реформ шаардах уу гэдэг юм уу тий одоо ингээд тэр зүйл дээр ингээд нөгөө нэг хоорондоо бол ямагт санал солилцож байгаа. Нэг ялангуяа нөгөө залуу гишүүдийн хувьд бол бас харьцангуй одоо ингээд нэг юм коллектив үүсэж байгаа гэж хэлэх юм уу тий. Тэгээд тэр утгаараа бол ялангуяа бол одоо энэ чуулганаас ахуулаад тий магадгүй хаврын чуулган дээр бол илүү өөр өнцөг бас ажиглагдах байх. Танаа намын залуучууд заримдаа бүлгийн хурлын дараа зарим нэг бухимдсан гарч ирэх юм. Гэтэ бухимдж байгаа улсууд нь их ихтэй залуучууд нь байна. Шинэ гишүүд нь байна. Арай өөр нүүрний бэмбэг гаргаж ирж байгаа хүмүүс нь таны хэлдгээр хуучин гишүүд нь байна. Тэгэхээр би юу гэж асуух гэдэг вэ гэхээр мэдээж намын бүлэг бол улс төрийн шийдвэр гаргадаг бүтц. Тэгээ тэр дотор өөр ингэсэн үзэл санаатай өөр ингэсэн байр суурьтай хүмүүс байдаг л байх. Гэхдээ нөгөө талдаа залуу гишүүдээ зоригтой улс төр хийгээд зоригтой гэдэг нь бас зөв гэж ойлгож болно шүү дээ. Ийм улс төр хийх гэхээр амыг нь барихдаг, гарыг нь хүлэгдэг ийм гишүүд юу танаа бүлэгт байна уу? За яг тийм хувьчилсан байдлаар бол би яг хэлэхэд хүнд байна. Гэхдээ яг бас нэг ийм зүй тогтлоо. Тэрний үг гэхэлэр Арслан намын хувьд яг бүлэг дээрээ нэгдсэн шийдвэр гаргаад тий бүлгийнхаа нэгдсэн шийдвэрийг дагаад явах бас тэр манлал маш их чухал гэсэн. За нэг ялангуяа одоо өнгөрсөн хаврын чуулган дээр тий засгийн газрыг огцруулдаг тухайн асуудал дээр ч гэдэг юм уу тий бид нар бас шийдвэр гаргаад орсон шүү дээ. Тий тэгээ бүгдээрээ нөгөө чуулганы танхимыг орхиж гарсан дээ өөрөөр эсрэг санал өгсөн ч гэдэг юм уу. За сая ч гэсэндээ одоо нөгөө Ардын намын даргын зодон хүрээнээсээ халиад улсын их хурлын дарга ерөнхий сайд руугаа ороход ч гэсэндээ бид нар нөгөө 3 одтой шийдвэр гэл манай бүлгийн журмын тодорхой заалт чинь бас нэлээ шууган боллоо шүү дээ. Тэгэхээр яг тэр нөгөө нэгдсэн шийдвэр дээрээ бас байхыг маш ихээр одоо нөгөө хичээж ажилласан. Яагаад вэ гэхэлэр тэр нь бол одоо яг өнөө цаг мөчтөл Арслан намын хувьд бол маш чухал байгаа. Тэ яг ингээд бүлэг дээрээ ингээд зангигдаад нэгдсэн шийдвэрүүд гараад явах. Гэхдээ энэ нь болохоор одоо жишээл хин нэгний одоо юуг хорж байгаа явдал бас биш шүү дээ. Тэ яг юм нэгдсэн байдлаар ялангуяа юм улс төрийн одоо юм нөгөө нэг хурц асуудал дээр Арслан намын бүлэг хамтын шийдвэр гаргаад тэр шийдвэртээ бат зогсож чадна гэдгийг бол бид нар одоо өнгөрсөн 2 удаагийн тэр засагтай холбоотой асуудал дээр харуулсан. Энэ болохоор ингээд нөгөө нэг бас цаашдын энэ 42 гишүүнтэй бүлэг бусад зүйл дээр бас тийм нэгдмэл байгаад яг энэ 42 гишүүнийхээ кнопыг одоо юу гэдгийг нөгөө улс төрийн зориг шаардсан зүйлүүд дээр зоригтойгоор зоригтой зөв талд нь санал өгөх байдлаар
одоо шийдвэр гаргана гэдэг тэр итгэлийг бид нар бас хөрөмтлүүлэх нь чухал байлаа гэж харж байгаа. Тэ? Тэр чинь бол яаж ч утсан чинь бас шинэ хамт олон шүү дээ. Хэдийн нэг нам боловч гэсэн Ардчилсан нам чинь бас маш том байгууллага тий. Тэгээд энэ нөгөө нэг бүлэг дээр ч гэсэндээ энэ шинэ хамт олон дээр үүсэж байгаа уур амьсгалыг яг тэр нөгөө нэгдмэл байдал руугаа тий хамтарсан шийдвэр гаргаж сурах нь эхний ээлжинд бол илүү ач холбогдолтой байсан болов уу гэж харж байгаа. Тэр нь болох гэхээр ингээд нөгөө байнгын тэгээд энэ гэсэн үг шүү дээ. Би бол харцангуй тийм юу гэдгийг манай намын соёл чинь бол ер нь ингээд хүмүүс ил тод нээлттэй юмнуудаа ярьдаг, бохимддаг тий. Одоо юу гэдгийг яг өөрийнхөө үзэл бодлыг бол нээлттэй илэрхийлдэг. Одоо хэв мэдээлж тэр сошиал дээр ч тэр тий. Яг ийм соёлтой байгуулагчтай банах. Тэгэхээр тэр нөгөөний хүмүүсийн тэр нэг амийг хорсон зүйл бол нэг тэгж яхахтар гараад тахаас илүү яг тэр хамтарч ажиллаж занших нь гэдэг юм уу тий. Хамтарч ажиллаж сурах нь бас их чухал байлаа гэж харж байна. Тэгэхээр цаашдаа бол одоо энэ соёл чинь ингээд нөгөө хөвшөөд явна тийм үү. Тэгээд нөгөө нэг магадгүй илүү олон тэр нөгөө нэг зориг гаргасан шийдвэрүүд дээр бид нар хамтарсан шийдвэр гаргаад явах. Би яагаад ингэж асуусан гэхээр сая өрнөсөн одоо халуун гэх юм уу улс төр дунд олон л гишүүний өрөөнд олон л хүмүүс байлаа. Тэр бол нүдэн дээр ил байсан. Зарим нь эрх хэрэгч намтайгаа өгсөн хувилдах ч юм уу. Тиймэрхүү улс төрийн тоглолтуудыг ер нь хийж исэн учраас л би танаас ингэж асууад. Энэ бол бодиттой зүйл шүү дээ, тийм ээ. Ингээс мэдээж бүлгийн шийдвэр бол улс төрийн шийдвэр, бүлгийн шийдвэр бол нэг байх ёстой гэдэг ийм дүрмтэй шүү дээ, альч намын бүлэг, тийм ээ. Гэхдээ та зөвхөн хэллээ нэг соёлон тогтцсон гэдэг. Зөв соёл, буруу соёл гэж байгаа тийм. Тэгээ залуучууд нь бас буруу соёлдоо битээ ингээд хитрхи автасаа гэж бодоод байгаа. Үнэ. Тий. Яг л тэр Ардчилсан нам чи өөрөө яг үнэ хэлэхэд Монголд хэрэгтэй нам баггүй. Ер нь бол нэг намын тогтолцоо гэдэг аюултай. Араас нь хамгийн ойрхон л байгаа хяналт тавих хүчтэй. Одоо их хурл суудал авсан тоогоор ч гэсэн юм нам байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр та энэтэй бас санал нэгдэж байгаа шүү дээ, тийм ээ. Тэлгүй тийм. Бид нар бол одоо маш ихээр хариуцлагаа бол ухамсарлаж байгаа, маш ихээр хичээж байгаа. Яагаад вэ гэхэлэр Ардчилсан намын орон зай бүдгэрэх тусам ер нь Монголын ардчлалын ирээдүйд бас бүдгэрж байгааг бол бид нар бас сая сүүлийн нөгөө 8 жил гэдэг хатаар харлаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бид нар дээр ялангуяа одоо манай бүлэгт байгаа 42 гишүүний хувьд бол маш их тийм хариуцлага бол өдөр тутам мэдрэгдэж байгаа. Тэгэхээр тэр нөгөө нэг зөв соёл бас бүрдүүлэх, тийм ээ. Одоо энэ парламентд бас үүсцэн байсан одоо тэр нөгөө хэд одоо нэг намын давмгааллаар явдаг тий магадгүй одоо юу гэдгийг тэгж нөгөө улс төрийн тохироо хийдэг тэр соёлыг бас эвдэх зүйл дээрээ эвдэх тий тэгээд нөгөө нэг энэ юм олон ургалч үзлийг бас ингээд нутагшуулах нь бидний ажил болчиход байгаа байхгүй тэгэхгүй бол нөгөө Монгол ардын намчин болохоор босон удирдлагатай харин тий надад бол яг анх энэ тангараг өргөд усын хуралд орж ирж яхад ямар мэдрэмж төрж исэн бэ гэхлээр ерөнхийдөө бол эрх баригч намынхан бол нөгөө Монгол ардын нам бол төр гэсэн бүр нэг матуу итгэл өмшөлтэй болцсон байсан. Яг тэр ингээд яг хөндлөгөөс орж ирж яхад ингээд амар мэдрэгч байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэр чин бол нөгөө байж бол одоо Ардчилсан улсад бол нөгөө байж болохгүй үзэгдэл байхгүй тий. Тэгээд тэр юу бол одоо болтол байна. Одоо нөгөө нэг хандлага эрх баригч намын хувьд бол тэгээд тэр соёлыг бол одоо бид нар хэрхэн яаж одоо юу гэдгийг нэвтлэхийн парламентын төвшөнд ядаж тий одоо парламентын хяналт тэмцэл парламентын одоо олонх цөөнхийн харилцаа биш үү тэн дээрээ бол одоо нэг нэвтлэх гэж хичээгээд байна шүү дээ. Би дөрөв Ардчилсан нам Монголд хэрэгтэй нам гэж хэлж байгаа нь төлөвшлийн хувьд Монгол ардын нам ч гэсэн зөв бодлого хэрэгжүүлэх бол Монголд хэрэгтэй л нам. Одоо бусад жижиг намууд ч гэсэн төлөвшил чухал байгаа бах ингээ явах бах. Та бас үлгийнхаа асуудлыг ярьсан дээр би нэг зүйл асуух гэдэг. Яг хоо танай намын зарим гишүүд одоо жишээ нь улсын хурлын дарга нь өөрөө намын дарга байж болохгүй бүр намаас төтгөлцдөг байх асуудлыг шүмдээд эрх мэдлийн хойролтын асуудал ингэ яриад байгаа юм л да. Тэгэхээр одоо танай намын дарга болохоор бүлгийн дарга байгаад. Бүлгийн дарга намынхаа даргаыг хийгээд ахаар хэр зөв гэж бодож байна. Яг хоо онлын хувьд одоо жишээлх юм бол тэр их хурлын даргатай холбоотой асуудал дээр ч гэсэндээ бид нар бас нэлээд судалгаанууд ч бас хийсэн. За би бол тэр Тэмүүжин гишүүний санаачилсан хуулин дээр бол гарын үсгтөө зурж дэмжсэн. Яаж ийм вэ гэхлээр ялангуяа одоо нөгөө нэг юм одоо Вестминстрийн загвар гэдэг одоо англи төвтэй те маягийн загвар дээр бол парламентын спикер бол бүр яг намаасаа түтгэлцдэг жишээ бол жишээл Английн парламентт байна.
Тэ. Манай бол одоо жишээл нөгөө үндсэн хуулийн одоо энэ төрийн байгуулалт ч юм болохоор тэр нөгөө английн жишээнээс авсан зүйлүүд маш их байна шүү дээ. Тэгэнгүүтээ парламентын спикер нь бол намаасаа зүтгэлзээд тэгээд ийм одоо парламент дахь одоо нөгөө тэнцвэрийг хангах зорилгоор тий одоо нөгөө парламент дахь тэр нөгөө мэтгэлцээний зарчмыг тий бас нэг юм хангах зорилгоор тийм зүтгэлцдэг жишг бол байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр утгаараа ч тэр нөгөө Монгол Ардын намын одоо даргын өрсөлдөөн ийм айхтар ус төрсөн тий одоо ингээд нөгөө төрийнхөө бүх салаа мөчрлөө ороод тий парламент руугаа, засгийн газар руугаа, ерөнхийлөгч руугаа, үндсэн хуулийн цэц руугаа тий ийм байдлаар явж байгаа нөхцөлд Монгол Ардын намын даргаар сонгогдсон хүн тий одоо парламентынхаа дээр гараа суучихлаэр одоо энэ аюул чинь бас ингээд олдохгүй нэг гэсэн үг шүү дээ. Би түрүүн жаргал шөнө уучлаа нэг их хурлын даргыг бүлгийн даргатай харьцуулаагүй шүү. Үгүй яг зүгээр одоо нэг тийм асуудал. Тэгэхээр яг зүгээр тэр нөгөө их хурлын даргын хувьд болохоор тийм байгаа. За мөн ялгаа байхгүй тэр нөгөө нэг Английн системд ч гэдэг юм уу те нөгөө нэг юм сөрөг хүчний лидер нь одоо парламент дахь бүлгийнхаа лидер байдаг бас тийм жишг бол байна. Тэ одоо хамтдагж хийж байгаа жишг бас байна. За хамтдахгүй одоо нөгөө нэг юм хоёр салгаж байгаа жишгүүд бас байна. Тэгэхээр бол өнгөрсөн хугацаанд бол одоо бид нар бол аль алийг нь туршиж үзсэн. Тэ аль аль нь бол ингээд юутай байгаа. Одоо юу гэдэг нөгөө нэг өөрийн гэсэн давуу тал, өөрийн гэсэн сул талтай байгаа. Тэгэхээр тэр шийдвэрийг бол бид нар бас гаргах хэрэгтэй одоо яг тэр цаг мөч дээр ирчээд байгаа. Тэ? Тэр шийдвэрийг бол бид нар бол нөгөө намынхаа бодлогын хүрээнд гаргана. Тэ? Нам дээрээ тэгээд за мөн бүлэг дээрээ. Тэгээд чи улс төрийн шийдвэр байхгүй. Бид нар аль нөхцөлд илүү одоо улс төрийн хүчний хувьд илүү одоо юу гэдгийг үр хөгжтэй одоо үр дүнтэй ажиллах боломж болцоо нэгдэх вэ гэдэг. Тэр шийдвэрийг бол одоо гарах цаг хугацаа нь бол яг одоо магадгүй ойртож байгаа бах. Сая бол жишээлх юм бол нөгөө манай намын даргын сонгуулийн яг ард дээр одоо ардын намын тэр нөгөө даргын сонгуультай холбоотой тий тэр зодоо нэхэлсэн шүү дээ. За ардын нам ингэж айхтар нөгөөстэй тэмцэлдэж байгаа цаг мөч дээр бид нар бол яг ийм улс төрийн шийдвэр гаргах нь зохимжгүй байсан баг. Одоо юу гэдгийг ингээд нөгөө нэг юм харьцангуй нөгөө улс төрийн хувьд илүү 50 цаг үе ирж байгаа учраас бид нар шийдвэр бол гаргах хэрэгтэй гэж харж байгаа. Аль аль нь бол байж болох хэлбэр гэж харж байна. За би сүүлийн асуултыг асуугаад ярьслах юм л яг би өөр асуултууд асуух бэлдсэн болж нөгөө хоёулаа ярьж байгаа сэдвээс тэс хөндлөн болохоор үлдээе гэж бодоо. Дараа нь хоёулаа ярих боломж олдох байх. Би ингэж асуух гэдэг. Энэ зүгээр яг танин мэдгүй гэх юм уу? Зүгээр л асуулт. Та дөрөв бас хэлж байна. Анх парламентын гишүүнээр сонгогдоод орж ирээд бас сонин мэдрэмжүүд авлаа гэдэг зүйлийг ярьж байна. Би сүүлд ингээд сүүлийн улс төрийг хараад тахаар одоо эмэгтэй парламент ч тийм эмэгтэй гишүүдтэй холбоотой асуудал их гарч байна. Тэгээд зарим нь гүтгэжч байх шиг доромжилж байна. Зарим нь өөртөө ч болохгүй байх шиг байна. Тэгэхээр ёс зүйн хувьд ч гэсэн алдаанд гаргаад энэ ч нөлөөлд юм уу би сайн мэдэхгүй байна. Ер нь парламентод Монголын парламент гэж ярил л да. Монголын парламентод үеийн үйл эмэгтэй гишүүд цөөн байж ирсэн. Сүүлд бол нэгэн иргэний нийгэмтэйгээ нийлж үзчихийж хувиа нэмэллээ шүү дээ. Квота 28 он 40% болж өснө. Ер нь Монголын парламентод эмэгтэй улс төрж байх хэцүү байна уу? Ямар санагдаж байна? Нэр төрийн хувьд ч гэсэн бас доромжлоход их эмзэг шүү дээ ер нь бол тэ. Яг уу манай улсын хувьд болохоор юм гендрийн үзүүлэлтүүдийн хувьд яг энэ улс төрийн бүр юм шийдвэр гарах бүр хамгийн дээд түвшнээс бусад үзүүлэлтүүд ингээл айгүй эвтэйхэн байдаг шүү дээ. Ерөнхийдөө бол Монголд бол одоо нөгөө нэг юм гендертэй холбоотой асуудал харьцангуй бага энэ төр гэл нөгөө манай эрчүүд айгүйх ярьдаг тий. Тэгсэн хэрнээ нөгөө нэг парламентд нь болохоор 10% байгаад байсан тий. Тэгээд сая ингээд таны хэлдгээр иргэний нийгмийнхэн за одоо улс төрийн намууд ч тэр тий. За ер нь ингээд нөгөө нийгмээрээ тэмцэж одоо энэ 30%, 40% квотуудыг батлуулсан. Энэ бол нөгөө айгүй олон жилийн бас тэмцлийн үр дүн. За миний хувьд ч гэсэн энд бас оролцсон. Тэгээд бас тэрнийхэн бас өвчтөд оролцсон. Тэгсэн тийм баярлалаа. Тэгээд яг тэрний үр дүнд яг тэрний үр шимийг хүртээд парламентд бас нэг орж ирж байгаа цөөхөн бас тэр боломж олдсон эмэгтэйчүүдийн нэг нь би өөр байхгүй. Тэгэхээр тэр утгаараа мэдээч хэрэг нөгөө маш их хариуцлага
мэдрэгдэнэ. Нөгөө талаасаа бол нөгөө ийм хэвшмэл хандлага ойлголтууд бол бүр их байгаа гэдэг нь бол яг парламентын танхимд орж ирээд бас мэдгэж. Би өмнө нь одоо жишээлбэл улс төрийн намд бас олон жил ажилласан те бас харьцангуй нөгөө зарим нэг хүмүүстэй харьцуулах юм бол харьцангуй туршлагатай хүн байлаа шүү дээ. Гэлээ гэхдээ яг тэр нөгөө нэг улсын хурлын гишүүн гэдэг тэр тэмдгийг зүгээд байж хахад бол бас шал өөр төрлийн ийм одоо юу гэдгийг сорилтууд бол байна. Тийм бас нэг тийм сайн бол бас биш байгаа. Гэхдээ яг нөгөө нэг өмнө нь бид нар зөндөл ярьдаг байсан яг эмэгтэй хүмүүс нь улс төрт маш цөөхөн байдаг учраас тий цөөхөн хэдэн хүмүүсийг хараад анилоод илүү өндөр шаардлага тавьдаг ч гэдэг юм уу тий. Яг цагаа тулхлаар нөгөө эрчүүд дунд ч гэсэндээ янз бүрийн одоо нөгөө нэг зөв бус байдлаар авилж байгаа хүмүүс ч гэсэн өчнө олон байгаа даа шүү дээ. Тэгэхээр нөгөө эмэгтэйчүүдийг илүү нөгөө юу өнцгөөс бол харж байгаа тэр хандлага бол яхааргүй мэдрэгчээ. Гэлээ гэхдээ бид нар нэгэнтээ нөгөө мөс зүсгч гэдэг шиг нөгөө олон хүмүүсийн урд гიშгээд яг энэ боломжийг эдэлж байгаа учраас аль болох хариуцлагатай байгаад аль болох тэр нөгөө нэг жоохон ч гэсэн онгоос хаалга үүдийг улам илүү том онгойлгохын төлөө ажиллах ёстой гэж итгээд бас хичээж байгаа. Тэгэд энэ хоёр чинь бол ингээд нөгөө бас нэг харилцаа хоорондоо зөрчилтэй зөвлөд шүү дээ. Ингээд нэг талаасаа ингээд нөгөө нэг юм бэрхшээлүүд байгаад байдаг. Нөгөө талаас амар их хариуцлага байгаад байдаг. Тэгэл бас хүнд байгаа. Одоо нуулт тгүүлэхэд өнөөдөр жишээлх юм бол нөгөө гендер суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян эхэлж байгаа байхгүй юу. Тэгэд одоо жишээл яг энэ гендертэй холбоотой асуудлууд манай нийгэмд ингээд нөгөө нуугдмал богшсон хэлбэрээр ч гэсэндээ маш их байгаад байгаа шүү дээ. Тэнгүүд одоо жишээлх бол ингээд бидний ийм юм яриад тахлаар бид нар ахаад нөгөө нэг тэр жижигхэн хайрцаг руу орох гээд байгаа юм шигтэй нэг эмэгтэй улс төрч гэдэг нэг хайрцаг бэлтцсэн байдаг шүү дээ. Тэ эмэгтэй улс төрч нар жишээлх юм бол тэ одоо энэ нөгөө энэ хүчирхийллээ яриач эсвэл энэ хүүхдүүдийн асуудлаа яриач ингэж хийгээд тэнгүүд тэр хайрцагнаас бас хайлж ажиллах хэрэгтэй байна гэсэн бас бодол байгаа. Би бол яг зөв хувь хүний хувьд бол юу гэж бодож байна гэхээр энэ парламентод сонгогдсон 32 эмэгтэй дунд маш зоригтой тэгээд тэр хайрцагнаас хальсан хувь хүний хувьд ч тэр одоо юу гэдгийг мэрэгчлэлтний хувьд ч тэр өөрийгөө сайгүй харуулж чадсан. Тэгээд энэ нөгөө улс төрт ийм зориг гаргаад явж байгаа маш олон эмэгтэйчүүд байгаа гэдэгт бол айгүй бас баяртай байгаа. Магадгүй зарим талаараа бол одоо нөгөө нийгэмд эсвэл медиа дээр тэр хүмүүсийг дүрсэлж байгаа, биднийг дүрсэлж байгаа явдал нь бол төдийлөн сайнгүй байж болох ч гэсэн тэр нөгөө юу бол мэдрэгдэж байна. Одоо нөгөө бодит тэмцэл бол өрнөж байгаа. Тэгэхээр зүгээр нөгөө нэг юм аль болох нөгөө сайжрах тал руугаа л явж байгаа гэдэгт бол би бас итгэдэг хүний хувьд бол илүү сайжрах байх л гэж бодож байна. Илүү олон эмэгтэйчүүд орж ирснээр одоо түрүүний нөгөө хэлээд байдаг бас нэг улс төрийн нэг юм муухай соёлууд байна шүү дээ. Тэр соёлуудыг ч гэсэндээ бид нэр эвтэх хэрэгтэй байхгүй да. Тий одоо хаана байгаа тий. Тэгэхээр тийм алхмууд бол бас хийгдэж эхэлж байгаа гэдг нь бол харагдчихаа. За цаг гаргаж студид ирж ярилцсанд баярлалаа. Дундын бүс ярилцлага нэвтрүүлэгт оролцсонд баярлалаа. За баярлалаа.